дархлаа багцад маань орсон зүйл нь юу вэ гэхээр одоо энэ шарсуутай биеийн шингэн саван усны одоо шампунь байгаа. За энэ маань болохоор шарсуун дотор маань нөгөө lactobacillus ferment гэдэг юм их байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр гарн дээр, биеийн дээр, хүний хүүхдийн арьсан дээр ашигтай бактерийг бий болгодог. Ашигтай бактери байх тусам өөрөө арсны дархлааг нэмдэг гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл ашигтай бактери юу юунаас хамгаалдаг ашигтай бактериуд арьсан дээр байдаг вэ гэхээр одоо бактериас хамгаалдаг ашигтай бактери, чигийг хадгалдаг ашигтай бактери, тос ялгаруулалтыг дэмждэг ашигтай бактери, чөлөөт радикалуудаас хамгаалдаг ашигтай бактери гэх мэт маш олон төрлийн ашигтай бактери байдаг. Тэрийг нөгөө нэг хамгаалах хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр шарсууны одоо нөгөө lactobacillus ferment маань болохоор энэ дотор байгаа. Мөн шарсуун дотор маань юу гэдэг вэ гэхээр whey protein буюу нөгөө нэг кайзен уурга. За кайзен уурга маань юу вэ гэхээр яг энэ шиг нэг юм био бүрхүүл үүсгэж таарсан дээр. Энэ бүрхүүл нь болохоор уурга учраас тостой, липидтэй тий ийм оюутан зүйлүүд байдаг учраас манай монголчууд ийм шарсуунд хүүхдээ усанд оруулаад нарны гэрэл тусгадаг. Энэ нь болохоор өөрөө тостой учраас нарны гэрэл тосон дээр тусаад D авдаг байсан учраас арьсан дээр нөгөө D витамин буюу дархлаажуулаад байна гэдэг нь ерөнхий тайлбарыг тэгээд тайлбарлахад бол арай ойлгомжтой болохоор байдаг. За энүүгээрээ биеийг нугаагаад арьсыг нугаагаад тэгээд шарсуутай биеийн тосоо түрхнэ. Биеийн тосоо болохоор сайхан нэмгэн түрхээд массаж хийсэн ч болно, нүүрэн дээр нь түрхсэн ч болно. За хит өндөр дерматиттэй ч юм уу нөгөө жирэмсэн багтаа ээжүүд ингээд нөгөө ретинол ихтэй ч юм уу, триклосон ихтэй ч юм уу маш их хурц үнэртэй бас түрхээд хүүхдүүдэд ингээд харшилтай болгочдөг. Тэгээд тэр үед бол нөгөө ялангуяа тим ээжүүд бол ерөнхийдөө мэддэг штэ хүүхдүүд нь ингээд жижиг гомлалт гараад усны түүх хийж гэдэг юм уу ингээд янз бүрийн өвчин гараад арсны өвчин гараад хэлдэг. Тим ээжүүд бол энийг шууд түрхэж болохгүй. Хүүхдийн хамгийн нэмгэн хэсэг дээр энэ тосоо түрхэж хагаад ямар нэгэн арсны реакц үзүүлэх нь гэдгийг шалгаж үзэж байгаа реакц байхгүй байх юм бол хүүхдийн биеийн дээр энийг бүтэн түрхэж болно. Ялангуяа тим эмзэг болгоцсон хүүхдийн арсыг эмзэг болгосон тохиолдолд бол бид нэ заавалчгүй хамгийн нэмгэн хэсэг дээр туршиж үзэх хэрэгтэй гэдгийг бас анхааруулъя. За тэгээд ер нь бол нөгөө шарсуугээ бид нар бол ерөнхийдөө ингээд хураашуулаад авчдаг. Ерөнхийдөө шарсуу болохоор instant coffee шиг усанд уустай болгочдаг. Тэгэхээр бидний шарсуунд байдаг маш их асидууд тий маш их хүчлүүдийг бид нар ерөнхийдөө ингээд гоё сайжруулад авчдаг учраас шарсууны нөгөө шууд үзүүлээд идэг үйлчилгээ нь бол арсангуй арсан дээр багаар одоо байдаг. Зарим шарсуу болохоор нөгөө хит өндөр хүчлэлтэй учраас ингээд арс жоохон энэ төвшүүлдэг. Гэтэл энийг бид нар ингээд цэвэрлүүлээд авсан байдаг. За дараагийн нэгдэг